Жагсаал 50 хэлбэрээр явагдсан. Өдөр 12 цаг гэхэд жагсаалд нэгдсэн хүмүүс цалин тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардсан, үнийн өсөлтийг зогсоож барихыг хүссэн, нөхөн олгор олгохыг хүлээсэн гэд өөрсдөд тулгамдсан асуудал урай лооцсон болгон барьцгааж ялтын талбайг тойрон зогссон байлаа. Амьдрал муу байна. Энэ тэтгэврийн мөнгө хүрэхгүй байна бидний. Тийм учраас одоо нэгдэж жагсаас өөрөг алга. Би бол одоо налахаа урахаач юу? Одоо гөрөвт байдаг. Тэгэхээр энэ Монголын үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын энэ зохион байгуулсан энэ асуудал бол их зөв юм. Тэгэхээр налахын урахажлын тэтгэвэр тэтгэмжийг одоо нэмэгдүүлэх мөн засгийн газараас одоо налахын урахажлуудад нөхөн олгорыг одоо өгөхийг шаардаж энэ зогсож байгаа юм. Монголын ард түмний амьдрал ямар байна өнөөдөр? Би зүгээр нэг цагаан бараад энэ дээр зогсож байгаа юм биш. Цаана асуудал үнэхээр тодорхой учраас энэ асуудлыг ярихаар ирсэн. Өнөөдөр амьдрал авч байгаа цалин хөлс тэтгэмж ямар байна вэ? Энийг л одоо засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Бүр өнөө маргаашгүй анхаарах зүйл энэ байна. Одоо наацх нь одоо ажилчдын цалин тэтгэмжийг 40-оос доошгүй нэмэгдэх талаар бол энэ жил дээр одоо биднес одоо ажилчдыг уриалж ард түмний ажилчдын цалин нэмэгдүүлэхийг засгийн газар одоо уриалж байна. Бид нар чинь одоо нэмэгдээд ихтэй одоо нэг 400 гараад 500 хүрэхгүй авчихсан шүү дээ. Тэгээ юмны үнэ нь одоо нэмэгдээд байна. Тэгэл бидний цалин нэмэгдээд тэгээ энэ адмын дээд шатны усууд нь мэдчихсэн. Өнөөдрийн Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос Одоо нэг хэд махтаа гэж амар үнэтэй байж шүү дээ. Амар үнэтэй мэдчихсэн шүү дээ. Тэгээд одоо хүүхдээ усууд одоо тэгээд та бүхэндээ баярлалаа. хүүхдүүдтэй гуцхан авч өгнө. Хоод үнэтэй мөнгөд тэгээд бүдээ модны нүүртний мөнгөд одоо бидний цалин хаан ч Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо улсын хурлын ээлжид бус чуулганд хандаж мэдээлэл хүргэсэн. За мөн засгийн газарт дараах шаардлагуудыг тавьсан юм. Нэг эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг даван туулах, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэд хөдөлмөрчдийн амжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр нийгмийн түншүүдтэй, үр дүнтэй хамтран ажиллах талаар засгийн газарт чиглэл өгөх. 2. Яам агентлагийн бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, сайд дарга нарын орон тоог цөөрүүлэх замаар төрийн удирдлагын зардлыг бууруулж хэмнэгдсэн хөрөнгийг боловсрал, эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах, эмзэг үлгийн нийгмийн хамгаалалд зарцуулах чиглэлд дахин хуваарлах. 3. 2013 оны төсвийн тодтолцоог хийхдээ төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын холбогдлолтой дутуу байгаа санхүүжилтийг бүрэн тусгах. 4. Валютын ханшийг бууруулах, доктортой байх чиглэсэн мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх. За тэд энэ шаардлагынхаа хариуг энэ сарын 20-нд авна гэж мэдэгдэж байгаамаа. Хэрв шаардлагуудыг дэмжихгүй хүлээн авахгүй бол жагсаал цуглааны дараагийн хэлбэр шилжинэ гэдгээ хэллээ.